Сайн байцгаана хөөхтүүд. За манай өнөөдрийн шидэт харанда болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хөөхтүүдэд танилцуулъя. Эхний хөөхт нэр хэн блэ? Хоёрын Эрдэнэ. Аль сургуулийн хэн бэ? Эддүгээр анги. 32 дугаар сургуулийн 4-ийн дэ анги. 4-р анги. Дараагийн хөөхт? Инжин гэдэг 32 дугаар сургуулийн 5-ийн анги. 5-ийн Ё анги. Ё ангийн хөөхт. Дараагийн хөөхт? 32 дугаар сургуулийн 5-ийн анги сурагч Анууж. Дараагийн хөөхт? Хоёрын дэлгэр 32 дугаар сургуулийн 5-ийн анги. 5-ийн бэ. За дараагийн хөөхт? Сургуулийн 5-ийн 5-ийн анги. Англи 32 дугаар сургуулийн 5-ийн анги. 5-ийн Ж анги. Чамаг төвшин бидний 5-ийн Г гэсэн чи би бас 5-ийн Г анги гэсэн. Тэр санаанд гарч. За ингээд хэдүүлээв шүү дээ. Өнөөдөр бас нэг анимашн хөөрхөн дүр бүтээе. Бид нэр урд талын хичээл дээр вэ шүү дээ. Энэ эмэгтэй хүүхдийн дүрийг бүтээжсэн тийм үү? Тэгвэл одоо нэг үйл явдалтай эрэгтэй хүүхдийн дүрийг яаж зарах вэ гэдэг энэ юугаа. Биерээ аваад үснээс нь шууд эхэлнэ. Манай хөвгүүдийн ус чинь нэг ийм арзгаар хөөрхөн зурагдахад их хөөрхөн байдаг. Томхон аваараа толгойг заяа. Тэгээ биеийн жижиг. Үснийх нь хэлбэрийг их гоё гаргавал хүүхэд бас их гоё болдгоо. Номон зураас ашиглаад яваад шүү дээ. Одоо та нарт нөгөө хэлбэр дүр сентэргээд хэрэггүй. Шууд чөлөөтэй уран таталбарууд хэрэгтэй. Манай өвгүү чи урагшаа ингэж үсээ их урагш нь унжуулдаг шүү. Тэгээ ингээд энд нэг үсийгээд ингэ гараад ирж байгаа. За үсний хэлбэр гараад ирсэн. Энэ одоо сэдв зураг гэсэн хэдүүлээ хичээлээс хоцорцсон гүйж байгаа хүүхдийн тийм хөгжилтэй хошин дүрийг гаргаж ирнэ. Зарим хүүхдүүд хичээлээс ингээ хоцроо сандраа гүйж идэв шүү. Тэрийг бас харуулж болж шүү. За усны ширхгийн нь яг ингээ хийчих тийм ээ. За энэ хэсэг энэ яг доошоо биш энэ нэг тийм номон зураас ийм хэлбэртэй ингэж гаргаж ирүүлэх гоё. За нүүд их чухал. Нүдийг гаргахдаа ийм хоёр номон зураас ичиж. Ийм. Тэгэл дээд зоккийг ингэж жахан хүн тийгээл энтэйг ингэж холбоход яах вэ? Нүд нь ингэ гараад ирж байгаа. За мэдээж сандраа гэж гүйж байгаа хүүхдийн дүр ихлэр яах вэ? Дундаа нүдэн цагаантай хар нүдийг ингэ хийж байна. Үгүйс харсан байж. Хамар энтер бол одоо ерөөс ингээл. За ам бол одоо ерөөсөө бас нэг иймэрхүү. Ингэж хөлн болтойцсон, шүүдэн цогцсон. Энэ хэсгийг хараа ингэ бодчих. За энэ манай хан бидний гэрлийн хэлдгээр биш нэрээ хөлсөн ингээ урсц ингээ гүйж хийж болно шүү дээ, тийм ээ. Их сандарсан байна. Хөмсг нь ороод ирж. За ингээд тодорчиж шүү дээ. За бодохта акрилтэн бодгаар нэлээд болгоомжтой бодно тийм ээ. Хүрээ энэ зураасандаа хүрэлгүй бодвол их гоё. Тэгээ дараа нь энийг ингээд яг уу тодруулчих шүү дээ. Ингээд. За хүүхдийн маань яг уу дүр төрх нь гараад ирлээ. Одоо энэ бие бол одоо ерөөсөө нэг ийм цаамцыг хөмсч явдаг тийм ээ. Малгайтай. За энэ малгайтай ч гэж тийм толгоонд нь багтахгүй юм байна дүү. Урагшаагийн хөдөлгөөн нь яг ийм хэлбэртэй. Ингээд гар бол одоо нэлийн ийм. Сандарсан байдалтай тийм ээ. Ингийг үйж байгаа. Төрхийг гаргаж ирж шүү дээ. За энэ бол яг хөдлөх хэд их хялбархан болж шүү дээ тийм ээ.
үзүү хэсэг, энэ хоёр тохой хэсэг, энэ хэсэг, гарын энэ мөр хэсэг. За одоо энэ хэсгээ жаахан юм том гаргаж ирүүлэх гоё бол. Хөөлийн тэр бол ер нь ингэж орж ирнэ шүү. Ийм ингэж орж ирүүлэх гоё болж байгаа биз. Толгой том, хөл том байх нь шүү дээ. За гар бол мэдээж бас том байж болно. За ард талд нь цүнхийг бас үүрэж болно шүү дээ, тийм ээ. Цүнх. Энд ингэж өөрч орж ирнэ. Гар энэ талын гар нь ингэж орж ирнэ. Ингэж орж ирнэ. Энэ хөл маань ингэж орж ирээд ийшээгээ ингэж нугараад энэ том том. Ингүүд яаж ийн? За заавал хичээл оцроод байх явах юм. Манай хүүхдүүд чинь хичээл оцордог биш. Зүгээр яг хуу ер нь л нэг юмр бол яарцсан явж байгаа ийм хөдөлгөөнийг гаргаж ирж байна шүү дээ. За ингээд яг хуу комик дүр бүтээх гэж байгаа бол энэ амнаас нь ийм үг гаргаад энийг ингэж хүрээлээд комик зургийн нэг кадр нь яг хуу зохиомж нь ингээ гараад ирж байгаа. За энд яг өвс энэ юмнууд нээ чинь. За ингээд зурхад яг хуу зураг бодоход бэлэн боллоо гэж. За өнгийг үл чөлөөтэй. Та нар өөрсдөө хамгийн дуртай зохицсон тийм ээ чөлөөтэй өнгөө сонгох ийм юм багш нь та нарт үдээч. За өс нь бол ямар ч байж болно тийм үү? Энд чинь яг юуны төр шүү дээ. Анимашн дүр учраас уран сайхан нэвтрүүлэгтэй байх хэрэгтэй. Ногоон, улаан, ягаан, улбар шар янз янз. Харин нүүрний өнгөө харин бид нар яг нүүрний өнгөө сонгочих. Нүүрний өнгөө тавихад энэ гэрэлттэй хэсгүүд шүү дээ. Сүүдэртэй хэсгийг ялгаад ингээ ботчих хэрэгтэй. Энэ акриликын будгаар болтоход хүрээ шугамдаа нэг хүрээд ирэхгүй. Энэ чинь нэг арилчаад идэв. Тийм учраас эсвэл будчихаас үлд нь контро тодорчж болно. Тэр багш нь сүүдэр хэсгүүдийг ингээ хэмтгэлээ явчихж шүү дээ. Тэгээ энэ будаг нь өөрөө яг нэг өнгөний тоон тод их гоё өнгөнүүд өгсөн байж байгаа. За ингээд нүүрнийх нь гялантай ингээ гараад ирлээ гэхэд яг хуу ягаан өнгөөр энэ хэлийн ингээ тэмдэглээд чихэн доторх хэсгийг тодруулаад зохих хэсгийг яг хуу хамартай ингээ тодруулчих. Ингэхлээр нүд нь яг орон зайтай болоод ирж шít. Тэгээ энэ дээр нь хацрын өнгө нэлээ сандарцсан төрхийг өнгөөр илэрхийлж бас болдог байна шít. Ингээд нүрээ гаргаад ирвэл яг болж байна. За багш нүрийг гаргачихвал бусд нөгөө би будах хэсгийг нь яг та нарт үлдээчих шүү дээ. За. Жаахан хэтрүүлэгтэй хийгээвэл одоо өснийх нь өнгийг бас ингэж өгч болж байна. За биерэн полмастраараа ийм илэх маягтай хөнгөн дараад ингэ бодчих. Усан будгаар, акриликын будгаар энэ төр бодохдоо биернийх үзүүрийг ингэ мэдэрч ингэж боддөг шүү. Ягаад гэвэл үзүүр нь хаана явна гэдгийг мэдэрч боддог байна шүү дээ. За энэ юурыг чанга дараад байх шаардлага байхгүй. Ингээд бодчих. За ингээ хөвгтүүдтэйгээ шүлгээ уншаад дуугаан дуулаад бодно шүү дээ. Оюун эрдэнэ юутай ирсэн? Дуутай юу шүлэгтэй юу? Оюун эрдэнэ? За шүлгээ чанга дуудаж. Дуутай болох хүслээ, дуулгаж авдаа хэллээ. Орлого мөнгө дутмаг байна гэж онцолж байгаа маань учирлаа.
Хичээл номдоо одооноос чамдаад хэрэг дүнгээ сайжруулж чадвал сар бүр хуримтлал үүсгээд сайхан дугуй авч өгье гэлээ. Хүсэл шунлаа ялгах ухаан хүн бүр туйлаас хэрэгтэй. За, хоёр эрдэнэ яасан. Ер нь болцсон уу? За яг ба хоёр эрдэнэ зураг сайхан зурна. Дараагийн хүүхэд шүлгүүд уу юу? Шүлэг. За. Монгол хүний зүрхний бичээс. Би 5 гантай гэрт төржээ. Би 5 дэвтээ дэлхийд төржээ. Би буурал төгтөө Монгол төржээ. Би бурханд мэндэлдэг дорнотод төржээ. Бэдгний минь хонх намайг хөлд оруулсан. Ботхон бүлээ намайг хэлд орос уугаан надад жигүүр уруус уртны нүнэд ухаан харилсан. Эвдрээс бид үржүүлэх хуваахын хүрдэ. Эвдрээс бид үржүүлэхийн хүрдэ. Энэ бол миний зүрхний бичээс эвдэрсэн цагтаа монголчууд бид өвчтэй. Авдрын дотроос өдөр минь боддог. Атныхаа нуруунд дэр гэрмэн боддог. Өргөө тоноор минь наран боддог. Өнгөлзөн дотор минь орчлон оршдгоо. Би дэлхийн хэвтэй гэрийн эзэн би дээшээ зэрлээ Монголын эзэн би дээшээс зэрлээ Монголын эзэн би тал хангаа говийн эзэн. За баярлалаа. Ануужи юу тэр? Шүлэг. За ямар шүлэг вэ? Сохор нэм. За тэг. Уйч. Тэгээ. Уг нь мэддэг байсан. Тэгэл ингээл гараад ирэхлээр бас сандардгийн шүү. Санагдах нь эхлэл нь юу вэ? Эхлэлэл гаргачихвал тэгэл явчих шүү. За битээ сандраар. За бодоо сууж. Оюун дэлгэр юу тэр? Шүлэг. Шүлгээр. Nii нутаг Кенти хангаа саяны өндөр сайхан нуруунууд хойд сүгийн чимэг болсон ой хөвчийн уулууд миний шаргаан намны өргөн их говууд өмнө зүгийн малай болсон элсэн махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд хотол олын эм болон горих булаг рашаанууд хөвсгөл ус буйрын гүн цэнхэр нүрүүд хүн малын ундаа болсон тайран бүр туснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон архан сэлэн көхийн онц сангалууд олон уулдааны архан сэлэн көхийн онц сангалууд хуучин хөшөө дурсгал хот болгодын сүрнүүд хол газраа адсан харгуй далдан замууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. За хаян дэлгэртээ баярлалаа. Төвшин бүлэг чинь дуутай юу шүлэгтэй? Шүлэг. Шүлэг гэж. Хинтээ ангасаа энэ өндөр сайхан нуруунууд зүүн чимээгсэн хуучин энэ шарууны өргөн их говууд өмнө зүгийн малаас элсэн махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд ийм болсон горих булаг рашаан өсгөл ус буйрын гүн цэнхэр нүрүүд хүн малын ундаа тайран бүр туснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хотол орхон сэлэг хөхийн онцэн голол урхавлын охволсон хөлөг. Энэ шүлэг үнсээ энэ хөөрхөн хүүхэд чинь үү шүү дээ. Ийм сайхан анимашн дүр зургийн таталбар ажлуудыг их гоё уран ингэж гаргасан их хөдөлмөрч ийм сайхан авиастай хүүхэд байна. Энэ таталбар зургууд нь их гоё мастер. Сайхан дүрийг ингэ сайхан өөд бүтээгээд энэгээр дүрийн таталбар хийсэн ийм гоё дөрүүдийг бүтээж өгч байгаа. Маш гоё эхлэл нь ингэ тавигдж байгаа ийм хүүхэд биш үү те. Тэгээ энэ бүтээлээс аваад ирсэн. Нэг хэсгээс нь багш нэг үзүүлж тэр. Ингэж сайхан дүр бүтээж байгаа. Чамд улам их амжилт хүсье. Төвшин бэлгээ. За дараагийн хүүхэд чинь дуутай юу шүлэгтэй? Шүлэг. Миний Монгол хүний зүрхний бичээс.
Би 5 хантай гэр төржээ. Би 5 дэвтээ илгээд төржээ. Би буурал түүхтэй Монгол төржээ. Би бурхад мэндэлдэг дорнод төржээ. Байдганы минь хоог намайг хөлд оруулсан. Утган буйлаа надад хилд оруулсан. Уухайн гингоо надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан харилсан. Нэвтрвээс бид хуваахын хүртээ, эвлэрвээс бид үржүүлэхийн хүртээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Авдран дотроос сударминд багтдаг атныхаа нуруунд дээр гэрмэн багтдаг өргөн тооноор минь наран багтдаг өнгөлсөн дотор минь орчлон орчдгоо. Би дэлхийн хэвтээ гэрийн эзэн, би дээшээ заяатай буйны эзэн, би дээрээ нартай тэнгэрийн эзэн, би дээдсээс зарлагтай Монголын эзэн. За ингээ бүтээл төрөх агшаа. 32 дугаар сургуулийн авиаслаг хүүхдүүдийн уран бүтээл ингэж гарч иж байна да. За одоо эхний хүүхэд авиаслаг зураач оюун эрдэнийхээ зургийг үзье. Оюун эрдэнэ арайг үүсэхгүй. Гэхдээ зураг үзүүлчих. Сайхан болсон. Хажуу талдаа ингэ зураг бариад харуулж байна. За тэр оюун эрдэнэ зураг. Дүрслэл уран маш гоё хөөрийн гэсэн дөрүүдийг ингэж гаргаж ирсэн. Аргагүй л одоо яарцсан сандарцсан юмд өгөж байгаа. Ингэж гоод одоо бас юу яаж болохгүй тийм ээ, их болгоомжтой. Ер нь бол яарсан сандарсан ийм хөдөлгөөн төрийг бол маш гарамга гоё гүйцэтгэж гаргасан байна. Оюун эрдэнэтэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Нинжингийнхээ зургийг үзнэ. За Нинжин бол бас л тод томруу гоё дүрсэлдэг. Тэг харуулж. За яс гүйцэтгэл маш сайтай. Харуулж. Багш нэг жаа хараад. За манай телевиз үзэгч хүүхдүүдийн зурагч гэсэн бас их гоё болж байгаа. Өнгөө их гоё сонгосон. Яг гүйцэтгэл сайтай. Яг ийм сайхан дүрийг маш гоё хөдөлгөөнтэй, гоё уран дүрсэлсэн. Энийг өөрийн дүр болгоод одоо тэгээд сайхан уран бүтээлийг хийгээрээ комик зургийн ном хийж болно тийм ээ. Нинжиндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ануужин. За энэ жигдхэн дээ. Ийм гоё дүрүүдийг манай хүүхдүүд гаргаж ирж байгаа. Та нарын өөрсдийн дүрслэл чинь уран сэтгэмж чинь ийм гоё зурагтайгаа гоё нийцдэг. Ийм гоё ертөнцийг бүтээдэг. Уран бүтээлийн их өндөр амжилт хүсье. Ануужиндээ. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач оюун гэрлийнхээ зураг үзье. За гоё. Мастер. Ийм гоё хөдөлгөөн дүр төрхийг маш гоё гаргаж ирсэн. Тэгээ үүж явдтай тэр юу гэнэ бас үгүйчсэн байна. Комик зургийн эхлэл нэг кадр нь байх нь шүү дээ. Энүүгээрээ сайхан ном бүтээгээрэй. Сайхан зураг зурсан оюун гэрэлтэй улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Төвшин Бэлгийнхээ зураг үзнэ. За Төвшин Бэлгийн зурганд их гоё онцлог байна. Өөрөө үйл явдалтай болоод тэр замаар гүйж байгаа. Одоо ингээд гарцаар биш замаар гүйж болохгүй гарцаар гарна шүү гэдгийг баг харуулж байгаа юм. Яарч сандарсан юм үед бити тэр замаар гүйгээрээ гарцаар гараарэ гэдэг ийм сайхан сэрэмжлүүлэг зураг зурсан. Авиаслаг зураач Төвшин Бэлэгтэй улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Хан Гэрэл. Хан Гэрэл их гоё. Их тод дүрээ их гоё сонгож зурдаг ийм сайхан бүтээл хийсэн. Тэр юу гэнэ? Би хоцорсон яана гэсэн үгж байгаа. Ийм өөрхөн дүр бүтээлсэн Хан Гэрэлтэй улам их амжилт хүсье. За ингээ багш нь яадаг үлээ бэлгэн гардуулнаа. За Хан Гэрэлтэй амжилт хүсье. Төвшин Бэлэгтэй амжилт хүсье. Баярлалаа. Солонго мөрөмлөө аваарэ. Оюун гэрэлтэй амжилт хүсье. Ануужинд амжилт хүсье. Мундаг уран бүтээлч болоорой. Мөрөмлөө аваарэ. Нинжинтэй амжилт хүсье. Оюун эрдэнэтэй амжилт хүсье.
За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.